Сэлэм загас клубын нэрмжит олон улсын тэмцээнд бүгд найрамдах Хятад улс, Оросын холбооны улс, Канада, бүгд найрамдах Солонгос улс, Монгол гэсэн 5 улсын 33 клубын 711 тамирч оролцож байна. Өнөөдөр тэмцээний эхний өдөр мэлхий сэлэлтийн охид хүүгүүдийн бүх насны ангиллалын, насан туршидтын ангиллалын шилдэгүүд тодорно. Мөн өврөөр дадлах сэлэлтийн төрөлт 9-өөс 18 нас хүртэл насны ангиллалын шилдэгүүд тодорхол насан туршидтын ангиллалын медальтнууд мөн энэ өдөр тодорхой юм а. Тэмцээнд 7-оос дээш насны тамирчид өрсөлдөж байна. Бэлтгэл нэлээд муу байсан болохоор мэлхий сэлэлт бол миний main stroke байгаа. Тэгээ жоохон бэлтгэл муу, оюутан болохоор цаг амжих байгаа. Тэгээ дараа чинь төвл дээрээ болохоор техник дээрээ анхаарад хурдан дээрээс анхаарах гэж бодож байгаа. Миний тактик бол ингээд гараа л юм бол лансагаа 4-2 аваад тэгээд гараа ажиллах техниктэй тэнэгээрээ явсан. Дараагийн төрлнүүд төр болохоор эрэлтээ санийхтай жоохон эрэлтэн дээрээ жоохон алдаа хийсэн. Тэгээд эрэлтээ илүү хурдан хийгээд техниктэй яваад тэгээд ажиллана. Тэмцээний 2 дахь өдөр бямб гарагт араар дадлах сэлэлт, далайн гахаа сэлэлт, холимог сэлэлтийн төрлүүд болж шилдэгүүдэд тодруулах юм. Сэлэм загас клубын нэрмжит 5 дахь удаагийн тэмцээн 6 дугаар сарын 1-ний даваа гарагт өндөрлөнө.